Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд Narcissistic Ego podcast тантай хамт. За хэрвээ та манай подкастыг анх удаага сонсч байгаа бол одоо манай подкастын зорилго маань одоо залуу хойч үеийнхэндээ нарциссик буюу токсик хүнийг хэрхэн урдчлан таних мэдэх хэрвээ та ийм нарциссик токсик харилцаанд аль хэдийн орсон бол энэ хүнтэйгээ хэрхэн яаж харилцах хэрвээ та энэ харилцаанаас гарахыг хүсэж байгаа бол ямар арга замаар гарах хэрэгтэй вэ гэдэг талаар одоо зөвлөгөө өгдөг одоо Монголын хамгийн анхны одоо подкаст байгаамаа. За олон сонсогчдын одоо хүсэлтээр одоо хэрхэн энэ нарциссик токсик хамтрагчаасаа салах вэ гэсэн одоо асуултын дагуу өнөөдөр сэдвээ бэлтлээ. За хүмүүс маань одоо ингэж асуудаг. Нарциссик токсик хамтрагчаасаа одоо яаж аятайхан салах вэ гэдэг асуултыг одоо өөрөөсөө ч юм уу одоо бусад ойр тойрныхаа хүнээсээ одоо байнга тавьж идэг. Гэтэл үүнд одоо хангалттай зөв оновчтой хариултыг одоо авч чаддгүй. Одоо яагаад гэхээр одоо нарциссик энэ токсик хүнээсээ одоо аятайхан одоо амархан одоо сална гэж огт байдаггүй. За яагаад гэхээр одоо хичнээн та одоо салах саналыг та тавьсан ч гэсэн тий энэ нарциссик хүн чинь энэ салах шийдвэрт их гол үүрэг гүйцэтгэдэг учраас одоо энэ тийм амар ажил биш ээ. Яагаад тэгэхээр нөгөө нарциссик хүн маань өөр аятайхан хүн биш шүү дээ. Тэгэхээр яаж энэ одоо аятайхан салалт байх вэ тий? За магадгүй та үнийг одоо сонсоод одоо хамаг биш чинь ингээд арцаагаа тий сэтгэл зүй чинь айцар дүүрч байгаа бол одоо өнөөдрийн дугаарыг сонссноор та энэ мухардлаасаа гарах болноо. За энэ гэхдээ одоо таны яг бодсон шиг тийм амархан аятайхан богинохон хугацаанд танд өөрт чинь ямар сөрөг хор уршиггүй одоо ингээд гайхалтай үлгэрийн эд шидийн юм шиг одоо салчих тийм арга биш ээ. Бодит амьдрал дээр одоо ийм юм гэж байхгүй. Ялангуяа та одоо юм нарциссик одоо токсик хүнтэй одоо хамтын амьдралд байгаа бол за энийг одоо бодит үнийг хүлээн зөвшөөрөөрэй гэж хэлэх хэрэгтэй байна. Одоо яагаад гэвэл эдгээр харилцаанд утцсан одоо хохирогч хамтрагч маань одоо ингээд бодит үннийг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд ийм гордлого хоосон мөрөөдлийн одоо тийм травмад унтсан байдаг болохоор одоо үүнийг одоо хүлээн зөвшөөрөөрэй. За хэрвээ та ийм эд шидийн арга одоо байдаг гэд итгээд ингээд гордоод хүлээгээд байгаа бол одоо эн чинь одоо таны одоо траума бонд буюу одоо сэтгцийн эмгэгийн уяач одоо ихгүй байна л гэсэн үг шүү. За ингээд энэ дугаарынхаа төгсгөлтөө одоо танд don't do буюу одоо бүү хийгээрэй гэсэн одоо 4 журам мөн одоо must do буюу заавал хийж мөрдөрөө гэсэн одоо 5 журмыг танд хэлж өгөх болно. Тийм болохоор одоо дугаарыг дуустал сонсоорой. За мэдээж энэ сэдвийг ярихад одоо нэг өдөр нэг удаагийн дугаар одоо хитрхи богино тэ хугацаа байна. Одоо өнөөдөр бол зөвхөн одоо ерөнхий тайм одоо зааварчилгааг өгөөд явна. Дараагийн дугаараараа одоо сонсогчдын асуултын дагуу ингээд дэлгэрэнгүй ярилцаад явах болно. За та ингээд асуух зүйлээ одоо доор комментээр асууж үлдээж болно шүү. За ингээд гол хэсэгтээ орцгоё. За нэгдүгээрт за та энэ нарциссик токсик хамтрагчаасаа салж явахын тулд хамгийн эхлээд та нэгдүгээрт одоо хажуудах нарциссик токсик хүнээ яг аль төрлийн нарциссик хүн бэ гэдгийг одоо мэдэж авах хэрэгтэй. За эхний дугаарт одоо дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо ерөнхий 3 одоо нарциссик хүний зан чанарын талаар нэгтгэх нь болохоор одоо овжин буюу сүржин төрлийн нарциссист, эмзэг нарциссист, залхаанх цэрлүүлэгч нарциссик гэдэг энэ 3 одоо хүний төрлийг одоо нэг үрчлэн одоо зан чанар энэ одоо ярьсан байгаа тэрийг олж үзээрэй. За ингээд овжин буюу сүржин одоо нарциссик хүн маань одоо та хэрвээ ингээд салыг санал тавих юм бол энэ хүмүүс чинь одоо яах вэ? Таныг салаад явахаас өмнө төрүүлээд өөрсдөө ингээд салаад явчихна. За эдгээр нь бол одоо таныг саллаа, гэр бүл саллаа гэдэгт нэх тэгээд сэтгэл зүйн хувьд уналд ороод ингээд байдаг улсууд биш. Яагаад тэгэхээр энэ улсуудад байна дараагийн хүн одоо үргэлж бэлэн байж идэг одоо тийм одоо charming хүмүүс байгаа байхгүй ингээд princess charming, prince charming гэдэг шүү дээ. Эргэлж эсрэг талын хүмүүс нь нэг одоо хүрээлж идэг. Энэ хүн одоо нэг осондоо тийм амжилтанд хүрсэн хүмүүс бай. За эмзэг нарциссик хүн бол одоо таныг одоо сална гэхэд бол энэ ч хүлээж авахгүй. Танаас одоо таныг салаад явахгүй. Одоо тэд одоо
Хэрвээ та цухтаад явах юм бол таныг эргүүлж авах бүх төрлийн эд шидэ гаргана. Сайн муу бүх төрлийн эд шидэ гаргана. Одоо лом бомбинга хийн, урхиа хийн, одоо manipulate буюу одоо үзэл бодлыг чинь өөрчлөн, gaslight буюу бодит үнэнгээ чинь одоо гуйвсан бүх аргаа хэрэгжилж ямар нэгэн аргаар таныг салахгүй тогтоон байрна. Эсвэл салжвал одоо эргээж буцааж авдаг ийм усуд байгаа. Тэгтэл салхаан цэрлүүлэгч одоо нарциссик хүмүүс маань бол мөн танаас салах хүсэлгүй байгаа. Одоо таныг чадлаараа л тогтоож барихыг хүчээн. Одоо мөн л адилхан одоо love bomb янз бүрийн урих те manipulate gaslight-а хийн. За хэрвээ та энэ хүнээс ингээд явах юм бол те энэ хүн ч угаасаа нөгөө асар их өс хонзон сандаг хүн болохоор одоо таныг ингээд зүгээр тавиа явуулчихгүй. Танаас тодорхой хэмжээгээр одоо өс хонзонгаа авдаг тийм хүмүүсуд байгаа шүү. За тэгээд энэ залхаан цэрлүүлэгч нарциссик хүмүүс маань одоо өөрөө хичнээн одоо заримдаа салаад явах хүсэлтэй байсан ч энэ эхнийхээ алхмаа эдгээр усууд хийдгүү. Яагаад гэвэл энэ нарциссик хүмүүст чинь нэр хүнд нь олонд унах одоо хамгийн гутамшиг байдаг болохоор одоо үр хүүхдээ эхнэрээсээ салаа явчлаа, хаяа явчлаа гэдэг нэр зүхээс эдмээр айдаг. Тийм болохоор эднэр одоо яг таныг одоо өөрөөс нь салаа зүхтаад явтал таныг өстө дээж зэрэгээр залхаан сэтгэл зүйн олон бие махбод чи хуваар. Тэгээд одоо ингээд зүхтаага явахаар чинь би гэр бүлээ авах үлдэх гэж хичээсэн. Энэ хүн өөрөө ингээд төвчгүй одоо өөр хүнтэй болсон юм уу яасан ингээд цухтаа явсан гэх ийм үйлдэлийг гаргадаг шүү. За эдгээрийг нь одоо сайн мэдэж авах хэрэгтэй. За ер нь энэ нарциссик хүмүүстэй одоо хамтын харилцаанд байгаа хүмүүс нь одоо дараах одоо ийм юг чирхийллийг одоо байнга үзчихийдэг. За үүнд нэг нь болохоор verbal abuse буюу одоо хэл яриад доромжлолын одоо хүчирхийлэл. Хоёрт нь болохоор financial abuse буюу одоо санхүүгийн дарамтын тийм хүчирхийлэл. Одоо гуравт нь болохоор physical abuse буюу одоо бие махбодоор одоо ингээд үргэлж одоо зодуулж нүдүүлдэг тийм хүчирхийлэл. Дөрөвт нь sexual abuse буюу одоо сексийн хүчирхийлэл одоо авдаг. Тавт нь болохоор одоо emotional abuse буюу одоо сэтгэл зүйн дарамтын хүчирхийлэл. За 6-ад нь болохоор энэ одоо хүүхдтэй хамааралтай. Энэ нь болохоор child neglect abuse гэж байгаа. За child neglect abuse гэдэг маань одоо тухайн хүүхдэд одоо асран хамгаалагч маань одоо заавал өгөх ёстой хэрэгцээ одоо үүнд одоо орон байр те тав тух орон гэр за санхүү сэтгэл зүйн сурган хүмүүжүүлэх сургуульд явуулах за эмчилгээ буюу одоо эрүүл мэндийн тусламж үзүүлэх байх зэрэг энэ одоо зүйлүүдэд өгдөггүй бол энэ одоо тэр хүүхдэд одоо өгч үзүүлж байгаа одоо neglect childhood abuse гэдэг одоо хууль зүйн байгууллага заавал шийдэгдэх тийм одоо хүчирхийлэл байгаа. Ийм хүчирхийллийг одоо энэ нарциссик токсик хамтын гэр бүлд байгаа хүмүүс олон хүүхдэд одоо эдэлтгээ. За эдгээр энэ 6 одоо хүчирхийлэл нь одоо таны гэр бүлд одоо яг айл нь байна вэ гэдгийг одоо та судлаад үзээрэй. За тэгээд хэрвээ та одоо салах тий саналаа тавьсан эсвэл одоо салах гэж одоо оролдож байгаад баригдсан бол одоо эдгээр энэ 6 чирхийл нь одоо танд улам хүн дээр гарч ирнэ шүү. За тэгээд нөгөө залхаан сэрүүлэгч нарциссик хүмүүс одоо та хэрвээ салаад цухтаад явах юм бол одоо таны араас чинь тий хөөж, мушгиж, тандаж олж аваад өс сонзонгоо одоо ингээд авдаг. За үүнийг бол одоо би таныг одоо айлах гэж сүрдүүлэх гэж хэлсэн биш. Үүнийг харин танд анхааруулга сөрөмжлөг өгч хэлж байгаа юм шүү. Одоо энэ дэ сэтгэл зүйн бэлтгэлтэй одоо тийм өөрийнхөө одоо аюулгүй байдлыг хангасан тийм одоо төлөвлөгөөгөө одоо бэлэн байлгах хэрэгтэй шүү. За энэ 3 нарциссик төрлийн хүнээс гадна одоо 4 дахь нарциссик төрлийн хүн байдаг. Одоо энэ нь болохоор malignant narcissist гэж байгаа. За энэ талаар би бол урдны дугааруудаа ерөөсөө яриаггүй. За энэ malignant narcissist хүмүүс бол одоо хамгийн муухай, хамгийн хэцүү одоо төрлийн хүн. За энэ хүн одоо дээрх одоо овжин, сүржин нарциссист, эмзэг нарциссист, залхаан цэрлүүлэгч нарциссист хүний одоо шин чанар гурвангийн аль хэдийн өөртөө шингээсэн. За дээрэс нь одоо бусдыг айдас хүдсээр нь одоо айлгаж сүрдүүлж гартаа оруулдаг хүмүүс. За эдгээр хүмүүс нь их хэрцгий, их тогшин, их хүнийг одоо хүчээр албадан гартаа оруулдаг. Тэ их контролинг гэсэн үг. Тэгээ бүдүүлэг, өшөрхөг, хорн муу санаатай, хуурамч.
За тэгээд өөрийнхөө энэ хийж байгаа бүх энэ сөрөг үйлдэлтэй хамгийн гол нь эдгээр хүмүүс нь сэтгэлийн хангамж авч хэрэн дээрээ одоо тулгуурлаж амьдардаг хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс одоо бусдыг хайрлах өрөвдөх сэтгэл одоо өчүүхэн жоохон л байгаа. Бараг л байхгүй гэсэн үг. Тэгээд эдгээр хийсэн энэ хажуудах хүний гомдоосон, гэр бүлийн гомдоосон, өөр хүүхдийн гомдоосон энэ ерөөсөө сэтгэл нь эмзэгэлдэггүй. За эдгээр хүмүүс нь одоо хуулийн янз бүрийн одоо тий хууль бус зүйл хийхдээ ерөөсөө айдгүй, хуулийг үл тоосон ийм улсууд гэдэг. За тэгээд эдгээр улс хүнтэй одоо гэр бүл болсон хүн та нарт минь огт байхгүй байгаасаа гэж хүсэж байна. Одоо байвал эдгээр хүнээс бол сална гэдэг бол үнэхээр хэцүү. За ингээд ерөнхий хоёр нарциссик токсик хүнээсээ салах одоо хоёр дахь зүйл маань энэ хүнээ одоо сайн судлах хэрэгтэй. За нэгэнт одоо токсик хамтрагч одоо ямар төрлийн нарциссик зан чанартай хүн бэ гэдгийг одоо мэдсэн бол одоо энэ хүнийг нарийн судлах хэрэгтэй. За энд нь юу орох вэ гэхээр ямар хүн үед одоо энэ хажуудах хүн чинь их ууралж унтууцч тэгээ сөрөг зан чанар нь гардаг вэ. За энэ дээр одоо жишээ нь ажил дээр гарсан асуудлаас уу, найз нөхдийн нөхөрлөл муудалцлаас уу, өөр хүүхдийн алдаа тогтол сургууль дээр гарсан гаргалгаа одоо хүмүүжил сурлагын дүнгээс болоод гэр орны тов тухгүй байдал уу, одоо хамаатан садан одоо хадмын асуудал уу, санхүүгийн асуудал уу, бүр магадгүй одоо Улаанбаатар хотын төвчрлээс болоод уурлаад ингээд энийгээ танд гаргаад байдгүй гэдгийг нэгжлэнгүү сайн мэдэх хэрэгтэй. За тэгээд мэдэж авснараа энэ хэр ойрхон давтамжтай гарч байна. Хэр удаан хугацаатай үргэлжилж байна. Уурсан үедээ ямар зан аршин гаргаж ямар үг хэлээр таныг доромжилж байна. Таныг одоо яаж шийтгэж байна. За тэгээд уур нь гарсныхаа дараа танд ямар одоо лав бомбинг хийж байна. Одоо ямар хайр таныг булхуулж байна. За ямар аргаар хийж байна. За ямар учраас одоо юунд бухимдаад ингээд танаас заримдаа ингээд анхаарал өөртөө attention анхаарал авахыг хүсээд байна. Ямар одоо анхаарлыг одоо хүсээд хэр ойрхон хүсээд байна. Ямар үед одоо таныг одоо газлайт хийж байна гэдэг маань одоо бодит үнэн гуйвалч таныг гүтгэх тийм үйлдэл хийж байна. За ямар үед таныг одоо манипулейт гэдэг маань одоо таны үзэл бодлыг тархиг угаах үйлдэл хийж байна. За ямар үед тантай огт дуурахгүй дүрлээсэн дүр эсгэж байна. За ямар үед одоо энэ хүн чинь нойргүй болоод огт шүн унтаж чадахгүй зөөрөм одоо ингээд хөрвөөгöd байна гэх мэт бүгднгийн одоо шин чанарын сайн одоо үзэж зантлан шингээж одоо тэмдэглэл хийх хэрэгтэй. За энэ нь одоо ямар ач холбогдолтой гэхээр одоо дараа нь одоо тасалах төлөвлөгөө гаргадаг байхгүй. Тэр төлөвлөгөөгөө гаргахад чинь одоо энэ нь одоо танд одоо нэг ёсны одоо нэг гаргалгаа болж өгнө. За ингээд ерөнхий 3 дахь за трама бонд буюу одоо сэтгэгцэн эмгэгийн уяа холбоосоо таньж мэдэж одоо тэрийгэ таслах хэрэгтэй. За яг энэний өмнөх дугаарт одоо 8 одоо түгээмэл нийтлэг одоо сэтгэгцэн эмгэгийн одоо трама бондын талаар нэг үрчлэнд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэрийг орж үзээрэй. За магадгүй танд энэ одоо трама бонд нь одоо танд 8-аас өөр илүү ч байж магадгүй. За тэрийг сайн одоо өөрөөсөө асаж тэмдэглэл хийж одоо мэдж аваарай. За дөрөвдөг нь болохоор одоо codependency буюу одоо харилцан хамаарлын холбоо богдол гэж байдаг. За үүнийгээ одоо олж мэдэж үүнийгээ одоо бас одоо өөрөөсөө гаргах хэрэгтэй. За энэ codependency буюу одоо харилцан хамаарлын холбоо гэдэг маань юу хэлж байна гэхээр энэ нь одоо хамтын харилцааны одоо эрүүл биш шинж тэмдэг. За энэ нь одоо нэг хамтрагч нь нөгөө хамтрагчийн одоо ашиг сонирхол хэрэгцээг одоо хит их хэрэгцээнд одоо хит их ач холбогдол өгч эсвэл их найдаж өөрийнхөө хэрэгцээ ашиг сонирхлыг хоош тавьшин одоо эсвэл огт үгүйсгэсэн тийм харилцааг хэлдэг юм аа. За энэ нь бол одоо токсик нарциссистик хамтын харилцаанд бол зөндөө байдаг, заавал байдаг зүйл. За энийг олж мэдэх хэрэгтэй. За энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр та одоо аль хэзээний одоо энэ хүнийхээ одоо хараат болцсон гэсэн үг. За эдгээр одоо хамтын харилцааны хараат холбоо нь одоо дараах хэдэн зүйлүүдээр эргэлрэн одоо нийтлэг одоо нэг 11 шинж тэмдэг хэлье. Та одоо нэгт нь үгүй гэж хэлж чадхаа болсон байдаг. За энэ нь таны одоо өөртөө тавьсан одоо бондри буюу хязгаар чинь одоо султаагаас холбогдолтой. Эсвэл одоо танд өөрийгөө хамгаалах ямар нэгэн тийм хэл хязгаар огт байхгүйтэй холбогдолтой. Нөгөө токсик хүн чинь таныг тэрийг энийг энэг тэг гэдэг
та өөрөө хичнээн хүсээгүй байсан чинь тгий за гэдэг. За энэнийг одоо засах хэрэгтэй багаар. За хоёрт нь болохоор өөрийнхөө үзэл бодит үнэн одоо хүлээн зөвшөөрч чаддаггүй болсон байдаг. За мөн өөрийнхөө хэрэгцээг одоо мэдэхгүй эсвэл мэдсэн ч түүнийг одоо үгүйсгээд одоо хүчээр үгүйсгээд байдаг. За энэ нь бол таны одоо өөрийгөө одоо өөртөө итгэх итгэлээ алдсантай холбоотой. За гуравт нь одоо өөрийнхөө төрлөх мөн чанар, зан чанар хинбэ гэдгээ та аль хэдийн одоо өөрчилсөн байдаг. Энэ нарциссистик токсик хүндээ зориулаад. За энэ нь болохоор та өөрийнхөө үнэлэмжч одоо муу байгаатай холбоотой. За дөрөвт нь та байнга одоо токсик хамтрагчаасаа зөвшөөрөл авч байдаг. Одоо юу хийх, хаашаа гарах, юу авах тий бүх үйлдэл дээр ингээд аваад байдаг. Энийг одоо ингээд багаар засах хэрэгтэй. Одоо жишээ нь одоо та одоо хоол унд хийхэд чинь энэ хүнээс асуух ямар шаардлага байна? Өөрөө мэдээл хийчих. Багаар энгийнээс нь эхлэх хэрэгтэй. Таав ээж дээрээ чочилж очих хэвээр бол заавал энэ хүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Юу вэ? Зүгээр л за өнөөдөр ээж аав дээр очих хэвээр гэд гараал явчих. За тавт нь санхүүгийн хараат болсон байдаг. За энэ үед та магадгүй ажилгүй гэртээ хүүхдээ хараа суудаг байх мэтийн. Тэгвэл одоо та одоо ажилд орох хэрэгтэй. Эсвэл та одоо мөнгө зарцуулах дээр их бага одоо эрхтэй байдаг. Одоо юу хөө танд их бага хэмжээний одоо яа тий. За сарын хүнсээ авах зардал чи ердөө л энэ шүү. Эндээ багтаад аваарай гэх мэт тий. Ийм байдаг. Энийг одоо та одоо яах вэ? Өөрчлөх хэрэгтэй. За 6-т нь болохоор anxiety буюу одоо айдас хүчтэй болсон байдаг. Энэ голцоо одоо би ингэчүүл энэ намайг ингэчин би ингээ хэлчихвэл би буруудаад асуудал үүсчин гэд нэг урдчилж одоо болоогүй юмыг одоо сөргөөр төсөөлж тааварлаж ингээд айдаст өөрийгөө унгаад байдаг. За энэ дээр ажиллах хэрэгтэй. За энэ дээр ажиллахын тулд одоо нэг бяцхан зөвлөгөө өгсөн энэ өмнөх дугаарт одоо буруу толгомч ороод ирэх юм бол шууд өгөөсгээд нэг цаасан дээр одоо зөв төгсөй тийм юм а бичих хэрэгтэй. Одоо жишээ нь яг. За өнөөдөр би энэ хүнтэй энэ талаар ярилцсан гэдэг юм. Эсвэл энэ хүнээс би өнөөдөр тийм юм хүснэ. За энийг хүснээр би одоо ингээд айгаад ах юм байхгүй. Энэ хүмүүний хүснийг өгнө гэдэг ч юм уу. Ингэж өөрийгөө ингээд хоосон хүндийн айлтаасаа ингээд багаар эмчлэх хэрэгтэй. За 7-д нь одоо нарциссик агч чинь одоо уурлаж унтууцах үед таны сэтгэл зүй чинь ингээд дагаад ингээд хямраад эхэлдэг. Яагаад тэгэхээр энэ хүний сэтгэл зүйн тавгүй байдал ууралсан нь одоо надаас боллоо гэд та өөртөө хамааруулад байдаг. За энэ нь болохоор танид одоо ямар ч хамаагүй бусдын гаргаж байгаа сэтгэл зүйн эмошн чинь тэр хүний сонголт болохоос биш. Энэ чинь одоо танаас ямар ч хамааралгүй. Тийм болохоор энэ хүн чинь одоо ингээд уурлаад унтууцаад ямар нэгэн шалхар үед одоо та дагаад ингээд айдас хүдсээр дүүрээд ингээд байх оронд нь та тайван одоо өөрийнх нь дуртай юм хий, өөртөө хэрэгтэй юм хий, магадгүй хүүхдтэй дуртай хүүхдтэй тоглоод ийм байх хэрэгтэй. Энэ хүнээс одоо ингэж хамаарлаа хатлах хэрэгтэй. За 8-д нь хит их үүрэг хариуцлагыг бусдын өмнөөс өөрсөн байдаг та. За үүнийг ойлгох хэрэгтэй. Бүх юмныг нь урдуур нь хийж өгөхөө бол. За 9-д нь альваад шийдвэр гаргахтаа чадвар чинь муудсан одоо өөртөө эргэлздэг. За энэ дээрээ ажиллах хэрэгтэй. За 10-т нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо анзаарч түүн дээр одоо гаргалгаа гаргаж ажиллах чадваргүй болсон байдаг. Өөрийнхөө одоо сэтгэл хөдлөлийг одоо ингээд үгүйсгээд байдаг. Өнөөдөр би амар сэтгэл хямралтай нь ёо өстө нэр хинт ч хамаагүй уйлаад ярих юмсан ингээл тэнгуүч нөгөө нарциссик хүндээ ярьж чадахгүйгаа та мэдчихэж байгаа ш. Тэнгуүтээ та энийг хорчж байгаа байхгүй. Үгүй ээ тэгвэл та найз нөхөд юм уу гэр бүлийнхэнтэйгээ ярьж болно штэ. Энийг битгий хойр энийг гаргаж байх хэрэгтэй. За 11-т нь ямар нэгэн одоо өөрчлөлт шинжилэлт хийхдээ та өөртөө итгэлгүй их айдастай байдаг. Одоо яах вэ? Жирийн л нэг энгийн одоо өнөөдөр яах вэ гэдэг нэг тий. За одоо юу гэдэг гэрийн хөшгөө солимоор байна гэдэг юм. Хүнжлийн даавуугаа шин дааваа солио молиг гэх чинь тий. За энэ намайг мөнгө өрчлөө гэх юм болов гэдэг ингээд ийм энгийн юм дээр л та энэ хүнээс ингээ айгаад айцтай хараад толцсон байдаг. За эндгээр зүйлээсээ ингээ багаар гарах хэрэгтэй. За ингээд дээрх нь одоо хамаахаар харилцан хамаахаар холбооны энэ танд бүгд байж магадгүй эсвэл энээс ихч байж магадгүй. Энэ одоо тухайн гэр бүлийн одоо тий онцлогоос хамаарат өөр байна. За яагаад энэ харилцан хамтын холбооны энэ холбоосонд орчвоо гэхээр энэ одоо тэр чигтээ одоо их таны одоо ялангуяа энэ токсик гэр бүлийн харилцааны хувьд одоо таны сэтгэл зүйн айдас төвшүүрээс үүдэж гарч ирсэн одоо нэг юм өөрийгөө өмгөөлж хамгаалах гэсэн одоо далд ухамсарыг чинь одоо нэгэн их өнгөцтэй ямар ч одоо явуургүй одоо сэтгэл зүйн үйлдэл юм аа одоо эдгээр зүйл нь. За энэ
саяны 11 зүйлийг та ингээл хийгээл яваал энэ те эн чи одоо нэг ёсонтой та өөрийгөө хамгаалж байгаа нэг хэрэг байхгүй юу. За энэ хүнээс би одоо үгүй гэд хэлчихвэл те энэ хүний хүснээр байхгүй бол энэ хүн над руу ингээд дайраа давчтаад магадгүй энэ хэрүүл зодон болоод би гэмтэн бэртэн миний хүүхд гэмтэн бэртэн гэдгээс айгаад та ийм одоо энэ хүнийхэн одоо ашиг сонирхол хэрэгцээг нь хангасан те зөвхөн энэ хүнийхэн хангасан одоо өөрийнхөө ашиг сонирхол хэрэгцээг ингээд хоош тавьсан ийм харилцаа холбоонд орчиж байгаа байхгүй юу. За яг энэ харилцаа холбоо нь бол одоо таныг бол энэ токсик харилцаа холбооноос ч аварна гэвэл үгүй. Энэ нь бол таныг яг нэг цэг дээр гацаана. Та доошлох ч үгүй, дээшлэх ч үгүй. За ингээд ерөнхий 5. За ерөнхий 5 нь болохоор за энэ хүнээсээ яас салах вэ гэдгийн ерөнхий 5 нь одоо урхинд нь битгий унаа гэж хэлий. Одоо энэ нь одоо маш чухал одоо их хүнд сэдвэлтэй. За үүнийг сурахад бол таанд одоо тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Тийм болохоор би таныг одоо за та салахаар шийдсэн бол битээ энийг яарч хийгээд байгаа гол шалтгаан энэ байна. За токсик хүн ч одоо дараах урхийг танд амьдралын чинь хамтын амьдралын чинь турш тавьдаг. За энд нь болохоор яах вэ? За love bombing тий хайраар бэлхуулах. За gaslight бодит үнэн гуйвуулах. За manipulate тархий чинь угаах. За stonewalling тантай огт харьцахгүй хүндий болох. За flying monkey за энэ нь болохоор таны найз нөхөд гуравтс этгээдүүд таны муулж доош нь ярьж таны нэр хүндийг унгаах. За дөрөвт нь болохоор айдас түгшүүрийг бий болгох тий. За энэ нь болохоор биеийн хөдөлгөөн, нүүрний хуврал, сүрдүүлэг тий. Занал хийлэх, за дууны өнгө чанга дуурах эсвэл албаар юм чанга тавьж чимээ гаргаж таныг сэрдүүлэх. Энэ болгонд нь та одоо айгаад байдаг бойлоох хэрэгтэй. За мөн хуурамч гүтгэлэг хийн таныг худлаа гүтгэн. За хуурамч амлалт, хуурамч итгэл төрүүлсэн тийм зүйлүүд хийн. За энд нь унаж болохгүй. За өөрийгөө хохирогч болгон өрөвдүүлэх дүр зэрэг үзүүлнэ. За өөрийгөө буруутан болгож гэмших дүр зураг үзүүлнэ. За өөрийнхөө хийсэн бурууга тань руу чихэх. За таныг одоо хүчгүй сул дорой нэгэн болгох. Таныг одоо доромжлох, үг хэлээр доромжлох. Эсвэл таныг одоо ghosting буюу одоо таныг ингээд хэсэг хугацаанд хаашаа явах гэж явсан огт хэлэхгүй ингээд алга болох. Ийм замаар таныг одоо урхиндаа оруулдаг. За эдгээрийг нь одоо таныг үрчлэн ямар давтамжтай, ямар үед, ямар дистралтайгаар танд ирж байна гэдгийг одоо тэмдэглэл хөтлөөд явах юм шүү. За тэмдэглэл хөтлөхгүй болохоор ч нөгөө эдрийгээ өдөр тутмынхаа амьдралын нөгөө ачаалтаа мартаад явцдаг. Тэгэхээр одоо энийг тэмдэглэж байгаараа. За ерөнхий 6. За битгий сайн муудыг одоо муу мэдээг одоо өгөөрэй гэж хэлье. Одоо мэдээж ингээд энэ нарциссик хүн чинь таныг одоо өдөр тутам те ингээл дарамтлал зовоогоод байхгүй штэ. Энэ нэг 7 хоногт нэг юм уу эсвэл 3 сартаа нэг ч юм уу 6 сартаа нэг ч юм уу гэх иймэрхүү байдлаар давтамжаар явдаг штэ. Ингээд сайхан хамтын харилцаатай өдөр мэдээж байж л байгаа энэ гэр бүл. За энэ өдрөө та бол энэ хүн чинь гаднаас орж ирэл ингээл мэдсэн ярьснаа ингээл ярина штэ. Тэгэхээр та эргүүлээд заавал нэг юм ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр та өөрийнх нь сайн мэдээг бити хийгээрэй л гэж. За ялангуяа та гэртээ тэг хүүхдээ хараад авдаг бол надаар сонин сайхан байхгүй. Гэртээ байгаа нь ч юу аах вэ? Хүүх битээр инглээ тэглээгээл өдөр тутмынхаа нөгөө л болдог юм ярих хэрэгтэй. Эсвэл та ингээд ажил төрөл хийдэг бол ажил төрөл манай ажил нам тайван хэвэндээ. За тэгээд оронд нь та цаг агаар ярих юм уу? Эсвэл одоо эсрэг хүүснийхээ одоо хүндэд тохиуд одоо эмэгтэй бол эмэгтэй хүний талаар гоо сайхны бараач юм эрэгтэй хүн бол одоо машин юу байдیں۔ Тийм эсрэг хүүснийхэн хүнд таалагдахгүй тийм сэдвээр яриа явчих. Тэгэхээр энэ хүн чинь аяндаа залхаал тэгэл танаас өөрөө алхаа цаашаа яваад гэнэ. Тэгээ ерөөсөө тийм сайн мэдээгээ шеэр хийж болохгүй. За сайн мэдээгээ шеэр хийхээр яах вэ? Одоо жишээ нь та тушаал твшсэн байх юм уу? Эсвэл одоо таны одоо аав ээж чинь танд одоо нэг хідэн цэгрэг өгсөн байх юм уу? Тэр мэрэг ерөөсөө хэлж болохгүй шүү дээ. Уучлаарай. Тэгвэл наа хүн чинь энэ хүн чинь надаас дээр гарчлаа. Ингээ миний одоо гар дор контролоос гараа явчлаа гэл уур нь хүрээл цохолтол дотроосоо нөгөө эго нь хөдлөөл таныг ингээл чангалал эхэлдэг байхгүй юм. Тийм болохоор за муу мэдээгээ яагаад хэлж болохгүй вэ гэхээр за муу мэдээ чи яах та гэр бүл рүүгээ одоо ингээд очилж те тэднэр хин нэгэнд нэг сөргүүл явдал усан тэгэнгүүч наа хүн чинь за очоо сонин сайхан юу гэхээр та бах байдгаараа л байлаа ерөөс ойлголт сонин сайхан яриад ах юм алга гэл эсвэл хуучин өгсөн мэдээлэл өгчих хэрэгтэй. Тийм л байна. Муу мэдээлэл шалхаар чинь дараа нь
яг уу тэр мэдэн дээр чинь тулгуурлаад таныг тэрүүгээр чинь доош нь чих. Танаахан чинь ийм бидтэй. За танаа тэр ах чинь яасан? Ажлаасаа халагдсан. Эсвэл одоо яа зодон зөндөө хийгээ цагтаад баригдсан гэдтэй. Танаахан чинь ийм гэл ингээл тэ муу мэдэн дээр чинь дөрөөлөл. Эсвэл та ажил дээр одоо нэг асуудал гаргасан, тушаал буурсан байвал энүүгээр чинь дөрөөлөл таныг доош нэдэг. Ингэхээр чинь таны нөө сэтгэл зүй чинь одоо тодорхой хэмжээгээр доош унаад хэрүүл маргаан эхлэх үндэс суурь болдог байхгүй юм. Тийм болохоор сайн мод мэдээ бити хэлж оронд нь та цагаагаар ярихад л тэгээ болоо. За тэгээд энэ сайн муу мэдээг чи одоо дараа нь өөр хүнээстэй 3 дахь этгээдээс сонсчоод чи надад яагаад хэлээгүй чи яагаад ингэсэн гэхээр эний чинь ингээд чамд хуваалцаад байх нэг тийм сүртэй гоё мэдээ биш ээ. Би бол тэгэж ерөөсө бодоогүй гэд өнгөрч. Эсвэл муу мэдээг яагаад хэлээгүй гэхээр амар сайхан ингээд гэр орны сайхан халуун дулаан уур амьсгал байж ах чи муухай юм ярьж яадیں۔ Бид нар ч ерөөсөө хамаагүй гих мэтчлэн тавбалзааруулж болно. За ингээд ерөнхийд 7 нь болохоор юу хүссэнг нь бити өг гэж байгаа. За нарциссик токсик хүн хамтрагчтайгаа одоо хайр сэтгэл гэхээсээ илүү одоо энэ хүн миний хэрэгцээг хангаж чадах уу гэдэг дээр одоо тулгуурлан сонгож сууж одоо гэр бүл болсон байдаг. За мөн хамтын харилцаанд орсон байдаг. За энэ талаар одоо нарциссик хүн чинь одоо хамтрагчаа хэрхэн сонгодог вэ гэсэн одоо өмнөх дугаар дээр байгаа түүнийг одоо орж үзээрэй их дэлгэрэнгүй ярьсан байгаа. За нарциссик токсик хүний амьдрал руу нь одоо ингээд өнгийгээд харах юм бол тэдний хэрэгцээ хэрэглээ 5 дух дээр л тогтож байдаг. Энэ хайр сэтгэл дээр тогтож байдгүй юм шиг уучлаарай. За энэ хэрэгцээ хэрэглээ 5 духын маш их өндөр хэмжээгээр одоо хангаж өгж байдаг болохоор одоо нарциссик хүн чинь таныг одоо салъя гэхээр таныг тавьж явуулах дургу байдаг юм аа. За нарциссик хүний хувьд одоо хэрэгцээ нь юу вэ гэхээр одоо нэгт бие махбод сэтгэл зүйн хэрэгцээ нь одоо тэд одоо зүрхний гүндээ одоо өөртөө итгэлгүй аимхан одоо тийм хүмүүс байдаг байхгүй юу? Ямар ч тийм зориггүй. За тэгээд үнийг одоо бусд хүмүүсээс одоо их нууж одоо бодит жинхэнэ дүүрээ одоо ингээд өөрчилж одоо албаар юм сүржин амгалан одоо бусдыг удирдсан тийм одоо дүрд орж явдаг. Энийг нуугаад эдгээр хүмүүс маань одоо өөрийнхөө энэ одоо сэтгэл дундуур айдастай энэ амьхаа байдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй. За тийм учраас одоо эдгээр улсууд хажуудахын сонгож авсан хараад хамтрагчаа одоо үргэлж одоо дарангуйлж дээрлэхэж одоо энүүгээр одоо би нэг сул нэгэн хүчгүй нэгэн бишээ гэдгээ одоо мэдэрч одоо бусдад харуулж явдгаараа одоо онцлогтой. За би одынхаа одоо хэрэгцээг болохоор эдгээр хүмүүс нь одоо эргүүл саруул гоо үзэсгэлэнтэй байх хэрэгтэй гэдэг үдснээс үндслээд одоо хажуудах хамтрагчаасаа энэ хангамжийг одоо хангаж өгөхийг одоо байнга хүсэж идэг. Та одоо хүссэн эрүүл хоол ундын хүссэн цагтан бэлэн байлгах одоо биеийн тамир хичээлээр одоо хичээлэх боломжийг хангаж өгөх одоо мөнгөн санхүүгийн боломжийг өгөх эсвэл одоо биеийн тамир спортоор хичээлэх зав цагийн та ингээд бэлдэж өгч одоо өөр хүүхдээ ар гэрийнхээ ажлаа өөрөө ингээд өмнөөр нь бие дааж ганцаарнаа хийх мэтлэн энэ мадгаар мэтэр одоо та хэрэгцээг нь одоо дээд зэргээр ингээд хангаад байждаг байна. Гэтэл нөгөө талаас хохирогч хамтрагч нь одоо зөөлөн тайван дууга өгөөмөр тусч хүн байдаг учраас ингээд л нөгөө токсик хүндээ уучлал өгөөл хуурамч амлалт нь итгээл нарциссик хүндээ зориулаад өөрийгөө өөрчлөөл ингээд хэрэгцээг нь хангаал яваад байдаг байхгүй юу. За санхүү болон ахын хэрэгцээ дээр нь болохоор хохирогч хамтрагч чинь ерөөсөө өөрөөс үгүйсгэл хэл гаргаж чаддаггүй. Одоо хүсэнгийн л авч өгөөл хүсэнгийн хийж өгөөл туслаал дэмжээл байдаг. Энэ дээр нь ерөөсөө буруу шаалт үгүйсгэл хийхгүй яваад байдаг. За ингээд өмнөөс нь хийж өгөөд хүсэнгийн өгөөд яваад байх юм бол одоо энэ хүн маань одоо тайван ингээд бидний хамтын харилцаа маань одоо хангалттай сайхан байна гэж одоо гэдэгтээ итгэцэн байдаг. За тэгээд энэ нарциссик токсик хүн маань одоо хажуудах хүнээсээ энэ одоо хэрэгцээ шаардлага авахтай их гарамгаа байдаг. Тэд одоо таныг одоо лон бомбинг аргаа хэрэглэн, манипулят аргаа хэрэглэн энэ маягаар одоо танаас одоо хэрэгцээ шаардлага одоо ингээл зөксөө зайг авч идэх учраас таныг одоо тавьж явуулах, таныг сална гэхэд одоо зөвшөөрдөг байх нэ. За сексийн хэрэгцээ. За хохирогч, хамтрагч нь одоо хажуудах хүнээсээ одоо ямар нэгэн сексийн одоо өөртөө тохирох тийм таашаал
тийм хүсэлт шаардлага тавьдгүй болцсон байдаг аль хэдийн. Зөвхөн нөгөө токсик хүнийхээ ашиг сонирхолд тохирсон тийм тааламжид таашаал тохирсон одоо байрлалыг тийм хамаарал явж идэг. За энэ хүн одоо хүснэл авч л байвал тийм би сэтгэл амар, миний өөр хөвгт сэтгэл амар байна гэдэгт одоо итгэж явдагтай холбоотой. Ингээд одоо нарциссик хүн маань одоо хүснээ тийм байнга танаас ингээд аваад яваад та тэрийг их хэмжээгээр өгөөд байхаар өөрөө ирэхгүй энэ хүнд одоо тав тухын орчинд бүрлдээд ирдэг. За нарциссик токсик хүний сэтгэл зүй болон бие махбодын тав тух нь одоо та одоо токсик хамтрагчтай одоо гомдох эрхгүй, гомдлох эрхгүй, шүүмжлэл хийх эрхгүй, хүсэлт гаргах эрхгүй, шаардлага тавих эрхгүй болсон байдаг учраас одоо эдгээр зүйл нь одоо нарциссик хүнд маань одоо тав тухыг одоо бүрдүүлж өгдөг байна. Та одоо хэрвээ би хүсэл тавьж гомдол мэдүүлэх шүүмжлэл өгөх юм бол одоо энэ хүн одоо эргээд уурж уцаарлаад одоо энэ бүр даймжир одоо хэрүүл орвол маргаан зодон болно гэдгийг та одоо мэдэж байдаг учраас одоо ингээд энэ бүгднээ та хорсноор одоо ингээд токсик хүнд ч одоо тав туханд бүрэлддэг байна шүү дээ. За мэдээж энэ хүнд та одоо бие махбод нь халтаж одоо гэмтэл учруулна гэж байхгүй нь ойлгомжтой. За санхүү болон ахын хэрэгцээний тав тух нь за яаж бүрэлддэг вэ гэхээр та энэ хүндээ үгүй гэж одоо зөрж чаддгүй учраас энэ хүнд энэ тал дээр одоо санаа зовх асуудал байхгүй. За гэртээ эрэхт нь хоолунд бэлэн гэр орон цэвэр цэмцтэй тухтай өөр хүүхэд нь одоо бүх зүйлээр хангагдсан байхад энэ хүн ч одоо тав туханд бүрэлдээ явна гэдэг тийм ээ. Та одоо ингээд он жилийн хамт амьдрах явцад одоо өргөлж шүүмжлэлж одоо хөшөөмжлөгдөж явж исэн болохоор одоо та үүн дээрээсээ болоод ингээд бүх юм нь яг тас хүснээр одоо ирэхээс нь бүгдийг ингээд та хийгээд тавьчихдаг. За энэ ойлголтыг бас ингээд өрөөсгөр ойлгож болохгүй шүү. Мэдээж одоо гэр орны цэвэр цэмцгэр байдал одоо ажлаасаа тараад ирэхэд нь хоол унттай байх, бэлэн байх нь одоо айлч гэр бүлд байх ёстой зүйл. Гэхдээ одоо нарциссик хамтрагчтай гэр бүл нь одоо энэ арай өөр байдаг. Энэ хит их одоо нэг хүний одоо ашиг сонирхолд нийцсэн байдаг. Эсвэл нэг хүний одоо энийг нь одоо хохирогч хамтрагч нь одоо өөрөө ганцаарчлан хийдэг тийм байдгаар одоо жоохон өөр байдаг шүү. За санхүүгийн хувьд болохоор та одоо энэ хүнээс юм авч өгөхийг хүсэх хэрэггүй. Та мөн одоо гадагшаа найз нөхдөдөө гарч зугаалж явах тийм мөнгө өрөх хэрэггүй болохоор энэ хүнд тав тухайн бэлтэж одоо бүрэлдчихэж байгаа байхгүй санхүүгийн хувьд. Мөн одоо энэ хүн чинь албаар ингэдэг байхгүй. Таны одоо төрсөн өдөр эсвэл их үрсийн баяр ч юм уу за ямар нэгэн тэмдэглэлт баярын үед яг тааруулж байгаа танд албаар энд таныг үдэж хатгаад хэрүүл уруул хийдэг байхгүй. Тэгэхээр яах вэ? Танд бэлэг авч өгөх ямар шаардлагагүй эсвэл таныг дагуулж авч ийш тийшээ гарч явах шаардлагагүй болж ингэдэг ийм тохиолдол бас байдаг. Ийм кейсүүд бас байдаг. За ийм кейсүүд байсан уу юу та анзаараарай. За сексийн хэрэгцээний тав тух нь болохоор за та энэ хүнээс надад ийм одоо таашаал авахын тулд ийм одоо байрлал одоо юу хэрэгтэй байна гэж одоо асуух аль хэдийн болсон байдаг. Яагаад тэгэхээр энэ хүн чинь энэ дээр чинь таныг тоглоом шоглоомор чи ямар хайшин яатсан яах гэж туршлага судлаад байгаа өөр хүмүүнтэй болцсон биш үү гэд ингээд байдаг болохоор та энэс аль хэдийн болцсон байдаг. Ингээд одоо зөвхөн энэ нөгөө токсик хүнийхэн ашиг сонирхолд одоо цагийн хуваарт одоо таашаалцсан нийцсэн одоо байдлаар л ингээд яваад байдаг. Ингээд энэ хүнийхэн тав тухыг одоо өөрийн мэдлэгөө та ингээд хангаж өгөөл байдаг байна. За хэрэгцээ хэрэглээ тав тухыг битгий өг хангах гэхээр та гинт одоо бүх юм одоо хийчих болчих зүйл биш ээ. За энийг одоо энгийнээс нь авахгүйлаад одоо багаас нь авахгүйлаад багаар хасах хэрэгтэй. Мөн одоо өөрийн үзэл бодлоо гаргаж өөрийгөө өөртөө үйлчлэх талаас нь одоо багаар одоо хамтын харилцаанд оруулж ирэх хэрэгтэй. Одоо мөн үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Одоо хоосон айдснаасаа салах хэрэгтэй. За яг эдгээрийг ингээд хэрэгжүүлээд явж явах үедээ та мөн одоо токсик фри одоо амьдралын 8 алтан дүрм гэсэн одоо өмнөх дугаарыг сонсож аваарай. Тэгээд үүнийг бас ингээд давхар аль хэдийн хэрэгжүүлээд явж явах ёстой шүү. Тэгэхэд одоо нэг осондоо та урагшаа 2 алхам хийхэд одоо нарциссик токсик хамтрагч нь хоошоо нэг алхам хийн гэдгийг одоо мартаж ерөөсөө болохгүй. За ерөнхий 8 одоо бүү харц бүү маргалт. За та аяанд одоо токсик хүний одоо хинбэ гэдгийг таньж мэдээд одоо арга барилыг ойлгоод ирэхээр та токсик нарциссик хүнийхээ одоо урих дэгэнд нь унахгүй
одоо унахгүй өөрийн гэсэн одоо итгэл зоригтой болсон байж ирдэг энэ үед. Мэдээж энэ тэр дороо гинт сэргээд ирчих зүйл биш. Энэ одоо баг багаар сэргэн. За энэ үед та одоо нарцисст хүнээ болж өгвөл одоо завгүй байлгах хэрэгтэй. Эсвэл өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Одоо хоорондын харилцаагаа одоо багасгах гэсэн үг. За нарциссик хүн чинь одоо ингээд токсик хүн чинь ажиллаад хараад ирэх үед нь одоо хаалтанд юм суугаа ярилцаад хамтдаа одоо хоолоо иддэг байсан бол мэдээлэл сайн муудаа мэдээлэл солилцдог байсан бол тэрийг одоо багасгаа одоо хүлээхийн оронд та аль хэдийн хоолоо идсэн байх жишээ нэ. За тэр хүнийг хоолоо идчих хооронд нь та яах вэ? Хүүхдтэйгээ хичээл номыг хэлэх ч юм уу хүүхдтэй цагаа зарцуулах ч юм уу өөрөө юм янзлж өөрийнхөө хувц хунарыг янзлах ч юм уу тийм одоо хувц угаах ч юм уу тийм юм хийгээд байж байгаа хэрэг. Хэрвээ энэ хүн ч одоо юм яриад байвал за тийм оо за гэл ингээл болоо. Үнд нь одоо өөрийн үзэл бодлоо гаргаж ирээд байгаад ингээд ярилцаад ах ямар ч хэрэг байхгүй. Хэрвээ танаас одоо сони юу байна гэдээ асуугаад байвал онцгой гойд юм байхгүй гэл цагаагаараа яриад эсвэл хүүхдтэй болсон тухай юм яриад нарцисст хүндээ сонирхдгүй хэсдгээр одоо үдсэн нэвтрүүлэг ч юм уу одоо юу гэдэг юм яриад байх та. Тэгээд сонирхолгүй юм ин өөдөөс нь яриад тахаар энэ хүн чинь аянда таныг залхаа хаяа явчихна. Мөн одоо ажилласаа ирлээ, хоолоо идлээ, зурагтлаа, үзлээ, унтлаа гэдэг л тийм дүрмд оруулчих хэрэгтэй. Тэгэд өөрөө одоо хамт зурхтууд та өөрөө одоо энэ хүнтэйгээ хамт зурхүү за цагийг өнгөрөөх гээд ингээд хичээгээд авах хэрэггүй оронд нь та өөр зүйл хийгээд хүүхд рүү анхаарад өөрийнхөө зүйл рүү арга гэр арынхаа ажилдаа анхаарад байх хэрэгтэй. Тэгээд нэг ясандаа энэ хүндээ одоо бас энэ хүндээ ганцаарнаа байх бас болдсон байна гэдэг тийм ойлголтыг одоо мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо трама бонд ч одоо ганц танд байдгүй одоо энэ нарциссик хүнд чинь бас байдаг байхгүй юу? Энэ нарциссик хүн чинь болохоор ганцаарнаа үлдчихнэ, ганцаарнаа хоцорчин гэдгээс хамгийн их айдаг тийм трама бондтой байдаг болохоор одоо энэ хүн чинь яах вэ? За гэртээ ирлээ ингээл ганцаарнаа ас зурагт мурагт үзэл ингээл байж байдаг зүйл болох зүйл юм байна гэдэг мэдрэмжийг одоос ингээд баг багаар өгж байгаа хэрэг. Нөгөө талаас та бас өөрөө заавалчгүй энэ хүн тохируулаад дуртай дургуйч энэ хүний хажуу заавалчгүй суугаал нэвтрүүлэг үзэл өөрийнхөө юмыг хоошин тавиал хүүхдийнхаас хичээл сургалтыг хоошин тавиад авах шаардлагагүй юм байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Мөн энэ хүнтэй заавалчгүй зэрэгцэн суугаал энэ хүн тохируулаад мэдээлэл солилцоод авах шаардлагагүй юм байна гэдгийг одоо өөрийнхөө эрх чөлөөг бас та баг багаар мэдэх ёстой байгаа байхгүй юу? За тэгээ гэр бүлийн онцлогоос хамаарат өөрс байна. Одоо үнийг одоо өөрөө ингээд сайн өөрөөсөө асуугаад ингээд үзээд хүссэн зүйлийг одоо ингээд баг багаар өгөхгүй одоо энэ хүнээсээ баг багаар ингээд зааваад авах хэрэгтэй. Өөрийгөө энэ хүнээс баг багаар одоо ингээд хамаарлаа таслаад авах хэрэгтэй. За бүү маргалд. За нарциссик хүн чинь таныг одоо өдөж хатгах нь янз бүрийн нөгөө урьхаа тань руу хийн. За та үүнд нь одоо сэтгэл зүйн бэлгэлтэй байна. За угаасаа та тухайн уур амьсгалаас болоод ямар дуу хоолой өнгөтэй, нүүрний хувирал нь ямар байна, ямар хөдөлгөөн хийж байгаас нь болоод та одоо энэ хүн айл хэдийн одоо мэдсэн байгаа шүү дээ. За энэ хүн яг уурлах гэдэг нь, яг тесрэх гэдэг нь, за намайг яг өдөх гэдэг нь гэдэг та итгэл хүүхдүүчийн хүртэл мэддэг болсон байдаг байхгүй юу? За энэ үед нь та өөрийгөө сэтгэл зүгээ бэлдээд өөдөөс нь ерөөсөө хэрэлдэж маргалдахгүй байх хэрэгтэй. Тэгээ өөртөө дотроо за энэ хүний уурхинд өнөөдөр би унахгүй гэж одоо сануулга өгөөд за энэ нарциссик хүн чинь болохоор одоо тодорхой хэмжээний одоо нэг юм бүтэхгүй буруу болсон хүснээр нь болоогүй хүснээ аваагүй үедээ ингэж одоо эго нь хөдлөөд хажуудах хүндээ энэ уур уцаараа гаргаж таныг өдөж эхэлдэг байхгүй юу? Та өөдөөс нь уурж маргалдахыг л энэ хүн танаас хүсэж байгаа байхгүй. Тэгэж уурж хашгирч нервтчиж энэ хүн буцаад хэвэн байдалтай ордог учраас за тэр энэ хүсэж байгаа юм л өгж болохгүй. За тэгээд оронд нь та чиний юу хүсээд одоо юунд бухимдаад байгааг чинь би ойлгож байна, чамайг мэдэрч байна. Чи одоо юу хүссэн бодсноо хэлэх хэрэгтэй. Хуваалцсанд баярлалаа. Энэ талаар чинь би бодож үзье гэж хэлж болно. Ингэснээр нөгөө хүндээ яг токсик хүндээ за энэ хүн намайг сонсчихлоо. Энэ хүн миний хүсээд мэдрээд байгааг хүлээн зөвшөөрчлөө мэдчихлээ гэдэг тийм мессеж өгдөг байхгүй юу? Зөв үгээрээ харилцаж сурах хэрэгтэй. За хэрвээ танд одоо бодлоо тулгаад байвал үзэл бодлоо толгой таныг өөрчлөх гээд ингээд дайраад байвал та үүнд хүн болгон заавал адил үзэл бодолтой байх ёсгүй. Чиний үзэл бодлыг би хүндэтгэж байна. Гэхдээ надад одоо чиний үзэл бодлыг чинь тунгааж бодох хэрэгтэй байна. Эсвэл та
би өөрийнхөө үзэл бодолтой энэ удаа үлдлээ гэх мэтээр одоо аятайхан одоо хэлж болно. За энэ үед одоо таны дууны өнгө те их тайван, таны нүүрний хувирал тайван, таны одоо бие авч байгаа байдал чинь өөртөө ихтэй, тийм айдасгүй те нурууц их эрүүн өндөр. За сандал дээр сууж байгаа бол тийм сандлын гоолд хөлөө чаад тий нэг гараа хөл дээр тавиад юм эрхэмсэг тий байдлаар суух ёстой шүү. Тэгж ярих хэрэгтэй. Тэгвэл энэ хүн чинь одоо таны дүр төрх гадаа төрхийг хараад уншаад одоо за энэ хүн надаас айсан юм исэн биш юм байна гэдээ энэ хүн чинь хоошоо алхах нь шүү дээ. За тань руу одоо хичнээн муухай үг хэлж хашгичж муухай үгээр хэлж байсан ч та энэ байдлаа ерөөсөө алдаж болохгүй. За та нүдрүү нь ингээд ихцэлж хараад хэрвээ нүдлүү нь харж чадахгүй л одоо хамрынхан шонтгор үзүүр нь хараарай. Тэгвэл нөгөө хүндэд одоо та нүдрүү нь яг ихсэлж харж байгаа юм шиг харагддаг. За мөн бас нэг арга зааж өгье. Энэ одоо та нэрийг нь бүтнээр нь хэл. Одоо жишээ нь Бацүх гэдэг хүн байдаг бол та одоо Батаас Сүхэ гэж одоо дотносож дууддаг гэсэн бол энэ удаа Бацүхэ гэж хагаад өөртөө ихтэй дууны өнгөөр тайван хэлэх хэрэгтэй. Саяны нөгөө төрний хэлээрэ гэсэн зүйлийг. За анх удаага хэлж байгаа бол одоо та энэ хүнээс сайн анзаараад хараа. За энэ үед энэ токсик нарциссик хүн чинь бүтэн нэрээ сонсохороо одоо ингээд чихэр хулгаас юм уу худлаа ярьж аваад баригдсан гэдэг хүүхдийн дүр төрхийг үзүүлнэ ингээд бүр айсан айсантай сүрдсэн дүр эсэгтэй шүү. Энийг сайн анзаарч аваарай. За тэгээд энэ чигээр одоо нөгөө ярих зүйлээ ихтэй ярих хэрэгтэй. За хэрвээ одоо энэ хүний чинь нэр одоо зөвхөн ганц өвчтэй нэрнээс бүтсэн бол тий Бата гэдэг нэрнээс бүтсэн бол та яах нь? Овг нэрийг хэлэхтэй. За доржийн батахгүй гэж байгаа тий. Тэгж хэлэхэд энэ хүн бас сүрдэнэ. За ингэж хүний одоо нэрийг тий бүтнээр нь хэлэх юм уу одоо нэрийг одоо овг нэртэй нь хөлөхөд одоо энэ нөгөө хүндээ би өөртөө ихтэй байна. Би ярьж байгаа юм мэдэж байна гэсэн мэдрэмжийг өгдөг. За энэ арга нь одоо нэгээс 2 удаа танд одоо үр ашигтай харагдана. Та энэ токсик хүнийхээ одоо айж сүрдэж байгааг харна. Гэхдээ дараагийн удаа энэ хүн чинь энд чинь дасал болцсон одоо тийм айсан дүр зөрхөө танд үзүүлэхгүй байна. Гэхдээ энэ аргыг дараа нь хэрэглээ явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ нь одоо танд одоо би үргэлж одоо үзэл бодолтой үнэнч одоо өөрийнхөө үзэл бодолтой итгэж байна. Би өөртөө итгэж байна. Би өөрийгөө хамгаалах чадвартай гэсэн одоо толгоонд нь одоо мессежийг өгсөөр л байдаг. Энэ хүн өөрөө айхгүй ч гэсэн. За хэрвээ одоо энэ нарциссик хамтрагч чинь одоо энэ арга дээр ямар нэгэн хувирал өгөхгүй өстой ямар ч шин чанаргүй байвал одоо таны хамтрагч чинь овжин тий сүрчин нарциссик юм уу эсвэл мэлигнэнт нарциссик байх шинж магадaltaй өндөр шүү. Нөгөө эмзэг нарциссикийн залхаан цэрлүүс нарциссик маань одоо энэ дээр бол тийм айсан имэсэн дүр зураг үзүүлдэг шүү. За ингээд ерөнхийн дээрх 8 одоо энэ зүйлүүдийг та ингээ хийгээ яваад ирэхээр энэ үед одоо нарциссик токсик хамтрагч энэ одоо гинт юу болчих вэ гэдэг одоо таныг их сэрэмжил таныг одоо гайхаж эхэлнэ. Танаас за яац юу болцсон юу болоод айш гаргаад байгаа гэж асууна. Мөн эсвэл таныг одоо өөр хүнтэй болцсон юм уу гэж хардаж сэрдэнэ. За мөн одоо уурх тгийгээс дараалан ойр ойрхон шиднэ. Эсвэл танд одоо ахсан сохтууд тавь. Энэ болгон дээр нь та одоо тийм нөгөө 8 мөрдөх алтан журмаа мөрдөд ингээд төвчээд тэсвэрлээ явах юм шүү. За ингээд нарциссик токсик хамтрагч нь ингээд танаас авах хэрэгцээ шаардлага одоо 5 тухн алдагдаад ирэхээр мөн одоо таны одоо өөрийгөө үзэх үзэл өөртөө ихтэй байдал чинь ингээд сэргээд ирэхээр энэ хүн маань одоо яах нь хэрэгцээ шаардлага 5 тухайн ингээд өөр орчноос өөр газараас хайгаад эхэлнэ. Магадгүй ингээд энэ хүн чинь гадуур дотор гараад унна. За энэ үед нь та хориглоод цагдаад ах шаардлагагүй. Магадгүй ингэж явж байгаад өөр нэгэнтэй уулзарч тэр өөртөө таарсан өөр нэгэнтэй уулзраад ингээд танаас салаа явах магадлал байж магадгүй. Гэхдээ энэ дээр би бол танд бол 50% баталгаа өгч чадахгүй. Яагаад тэгэхээр нарциссик токсик харилцаатай хүмүүс бас тэг хоёр дахь харилцааг даалтуур үүсгээд бас тэрнээсээ ингээд нэмэгдэл аваа яваад идэх тийм бас тийм дур сонирхолтой болсод байдаг болохоор. За энэ дээр та өөрийнхөө одоо тухайн хажууд хүн чинь хинбэ гэдгээс хамаарч одоо гаргалгаа шийдлээ гаргаарай. За дугаар ерөнхий 9. За энэ нь болохоор одоо та төлөвлөгөө гаргана. За энэ төлөвлөгөөнд та за хэдий хугацаатай одоо энэ бэлтгэл ажиллаа хийх. За мөн одоо
яг одоо ямар үед сардтай салах тухайга яг энэ хүнд одоо бэлэн болчоод хэлэх. За мөн одоо санхүүгийн хувьд одоо өөрийгөө бэлтгэн хэрвээ та ажилд ороогүй гэртээ сууж байсан бол ажилд орох те хагас өдрөөр ч хамаагүй ажиллах тийм ажилд орох мөнгөн хадгаламжийг бий болгох. За наандаж одоо 3-6 сарын одоо байрны мөнгө, хоолны мөнгөө ингээд урьдчилан хадгалсан байх хэрэгтэй та. Тэгжиж одоо салхууг шийднэ. За хэрвээ та одоо ажил хийж мөнгө хуримтлуулах боломжгүй бол те ийм бүр хэцүү нөхцөл байгаа бол одоо гэр бүлийн гишүүд, найз нөхдөд төрөл садантайгаа одоо холбоо урьдчилан барьж одоо хэрвээ бид нар ингээд ийм асуудалтай ингээд нүүж гараад ингээд салаад очиход та нар ингээд бидний хүлээж авч чадах уу гэд те ярилцах, асууж хэрэгтэй. Одоо дан ганц нэг хүн нэг айл дээр одоо горилго тавьж болохгүй. Одоо болж игэл олон айлтай те хөл дээрээ тогттол ажилд ортол те нэг айлд 2 сар нөгөө айлд 2 сар гэх мэтчлэн ийм төлөвлөгөө гаргаад ингээ нөгөө хүмүүстэйгээ ярьж тохирсон багт. За олон хүнээс тусламж авах тусмал эрсдэлж одоо бага байх нь штэ. За тэгээд одоо хэрвээ тусдаа гараад салаад нөгөө явлаа гэхэд яг хаашаа нүүж очих. Нөгөө байр саваа бэлдсэн байх хэрэгтэй. За хүүхдийн сургууль цэцэрлэг одоо шилжүүлэх үгүй юу гэдгээ шийдсэн. Шилжүүлэх ёстой бол хаашаа шилжүүлэх үү? За таны тусдаа гарсныхаа дараа одоо сарын зардал, тэ байрны зардал, хоолны зардал төсөлсөн байх хэрэгтэй. За мөн одоо гинтийн одоо ямар нэг emergency тэ яаралтай үед одоо хэрэгцээ гарах тийм мөнгөн хангамжийг бас урдсан бэлдэх хэрэгтэй. Ядчил авах хүнийхээ тэ тусламж өгч чадах хүмүүсийн нэрний жагсаалтыг гаргах хэрэгтэй. За тэгээд нөгөө аюулгүй байдлаас бол тий илүү гэрийн түлхүүр, машины түлхүүрээ хувилж авах. За яаралтай зүхтаад гарах тохиолдолд одоо бодолтой багасан тий шүүрээд аваа гарах тийм одоо хувцс хунараа бэлтсэн байх хэрэгтэй. За нөгөө тусламж үзүүлэх хүмүүсийн утасны дугаарыг цаасан дээр тэмдэгтэр дээр ингээ буулгаж бисэн байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө ямар нэгэн хэрүүл маргаан уруулна шүү дээ. Саллаа явлаа гэхээр уурлал хамаг юм чинь хурааж авдаг. Энэ дээр хамгийн түрүүнд эдгээр чинь бичиг баримт утасны чинь хурааж авдаг байхгүй. Тийм болохоор бүх бичиг баримтаа өөртөө хамаарах, өөрийн хүүхдтэй хамаарах мөн одоо наад хүнийхэн хамааралтай бичиг баримт одоо дундын нэр дээр орон сууц тэ үл хөдлөх хөрөнгийн одоо бичиг баримттай бүгдийг ингээд хувилж авч бэлдэх хэрэгтэй. За яг ингээд гараад салаад явхаа төхөөрөө та одоо ингээд нөгөө банкныхаа тэ нэр хаяг, имэйл хаяг, за сошиал медиа, Facebook, TikTok одоо Instagram юу гэдэг тэднийхээ одоо бүх нууц үгийг солих хэрэгтэй. Нөгөө хүмүүс чи яарсан сандарсан үедээ энийг мартчихдаг байхгүй юм. Энийг мэдчих хэрэгтэй. Энэгээр чинь таныг одоо эргүүлээд их дөрөөлнө. За шаардлагатай бол та ер нь сошиал медиа те Facebook, Instagram гэх бүх зүйлүүдээ бол бүгднийг одоо шууд хаасан ч болно. Яагаад тэгэхээр эдгээр хүмүүс нөгөө өр сондонгоо авах гээд ингээд эдгээр сошиал медиаг ашиглаж одоо ингээд бүх нийтэд те олон нийтэд таны хэлж ярьж болохгүй тийм хувийн нууц те бүх юмыг чинь одоо худлаачаа үнэнч бай ингэж дэлгэж тавьдаг тийм айхтар аюултай улсууд ч бас байгаа зарим нь. Тэгэхээр энэс болгоомжлоод. За хэрвээ та хоёр дундаасаа хүүхэд болон хүүхдүүдтэй бол те салсныхаа дараа хүүхдээ одоо мэдээж та өөр дээр аавна. Тэгээд хүүхдээ авахдаа хуульцын байгууллагаас одоо таныг 100% хүүхдээ асран хамгаалагч болох гэх нөө 50-50% авах юм уу эсвэл 70-30-ын харьцаатайгаар хүүхдээ асран хүмүүжлэх юм гэдэг дээр одоо шийдвэр гаргах шаардлагатай. Энэ минийг бүгднийг одоо урдчлан мэдээж одоо өөртөө тэмдэглэл хийсэн байх хэрэгтэй. За хууль зүйн байгууллагад хандхаар ч нөгөө дундын өмч үл хөдлөх хөрөнгөө одоо яаж салгаж зохицуулж авах те энэ талаар бүгднийг одоо та урдчлан мэдэж одоо төлөвлөгөө гаргасан байх хэрэгтэй. За хэрвээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө авах гэж байгаа бол одоо энэ талаар яаж хөөцөлдөж яаж авдгийг бүгдийг нь урдчилж мэдэх хэрэгтэй. За мөн хүүхдүүдтэйгээ те одоо тохиролцож нууцаар харилцдаг дохой зангаа те тийм одоо систем одоо нууц тохиоллын тийм яриа дохойг бий болгох те. За тэгээд мэдээж дундаас дэш насны хүүхдүүд ч одоо та хоёрын амьдралын талаар бол ерөнхийдөө ойлголттой байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдтэйгээ бол ингээд урдчилж ярьж те одоо ингээд ийм төлөвлөгөөтэй салах ийм төлөвлөгөөтэй энд санал нийцэж гин үү ингэж гин үү гэж ярих хэрэгтэй. Энэ хүүхдүүдээс нууж хэрэггүй. Яагаад гэвэл энэ хүүхдүүд чинь ингээд салаа явах юм бол одоо найз нөхөд сургууль мургуул нь бүгд өөрчлөгдөхийг одоо шууд хүлээж авч чадахгүй шүү дээ. Тийм болохоор энд нь одоо
сэтгэл санааг нь бас бэлдэж сонсож ярилцах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд бол битээ хэлээрээ ягаад гэвэл нөгөө энэ хүүхдүүд нэг гинэн цайлган байдаг болохоор нөгөө токсик асран хамгаалагч хүндээ ингээд ингэж байгаа штэ тэгж байгаа штэ гэж яриад таны одоо бүх нууц төлөвлөгөөг ингээд балж хаях магадлал байдаг шүү. Энд бол хүүхдэд буруу өгөх ямар ч арга байхгүй. За мөн одоо хөрш хажуу айлда тий. Хэр одоо манай гэрт ингээд дуу чимээ гараад ингээд зодон зохион болвол ингээд танд одоо ингээд бидний өмнөөс ингээд одоо цагтаа дуудаж бид нар тусламж үзүүлэхийг одоо ингээд танаас хүсэж юм зөвшөөрлийг өгч гин гэж одоо ярих хэрэгтэй. Энэ бол аюулгүй байдлыг хамгаалсан зүйлүүд одоо мөн одоо энэ дээр төлөвлөгөө бол танаа гэр бүлийн зүгээс хамаарат өчнөө юм гарч ирнэ. Одоо эрүүл мэндийн даатгалд юу байдیں те тухайн айлбарын онцлогоос тэрийг одоо наривчлан гаргаарай. За ингээд ерөнхий 10. За ерөнхий 10 нь болохоор за та бүх боломжтой баримт бичгийг бүрдүүл баримтуудыг барьдуул одоо гэрч болох хүмүүсийг нэрийн жигсаалт. За таныг доромжилж зодож нүдчихсэн бичлэг дуу хураагаар бүгдийг бичиж авах хэрэгтэй. За тань руу бичсэн янз бүрийн одоо мессеж, имэйл за эдгэрийг бүгдийг нь хуулж бэлдэх хэрэгтэй. За тэгээд аригтаас авч уусан одоо мөнгөний тооцоо гарч явсан тий одоо ингээд явсан бүх баримт бичиг. За банкных нь орлого зарлага энэ бүгдийг одоо чадал одоо хэрвээ та хоёр дундаа нэг данстай бол тэ бүгднийг нь одоо ингээд сүүлийн нэгээс 2 жилийнхийг ингээд хууль бичих хэрэгтэй. Дараа нь нэг хууль зүйн байгууллагаар орохоор эдгээр нь таныг одоо тэг хамгаалсан их чухал баримт бичгүүд болдог байхгүй юу. За тэгэд өөрийнхөө одоо бүхэл бичиг баримт нөгөө хүнийхээ бичиг баримт за өөр хүүхдийн бичиг баримт за гэрэлтийн баталгааны бичиг баримт үйл хөдөлгөөнгийн бичиг баримт бүгднийг нь хуулж авах хэрэгтэй. Энэ дараа нь танд хууль зүйн байгууллагад ороход бас хэрэг болно. Яг тэгээ нөгөө салаад хууль зүйн байгууллагаар явах гэхээр энэ хүн чинь энэ материалуудаа ингээ нуугаад өгдөггүй байхгүй юу. За таныг салаа явах гэхэр чи бичиг баримтыг чинь авчаад өгдөггүй байхгүй. Тийм болохоор та одоо яг гараа явахынхаа өмнө хэлхийнхаа өмнө одоо хүүхд болон өөрсдийнхөө бичиг баримтыг одоо ингээд аль хэдийн өөр дээр авцсан бэлэн байх хэрэгтэй шүү. За баримтыг бол бичиг баримтыг бүхэл юм хийх хэрэгтэй. Жижиг гэлтгүй бүгднийг л аваад авах хэрэгтэй. За дараагийн ерөнхий дугаар нь одоо 11. За 11 дээр болохоор одоо тусламж одоо авах хүмүүс болон одоо байгууллагыг одоо тийм хүмүүст одоо уулзаж урдчлан уулзаж төлөвлөгөөнд оруулсан байх хэрэгтэй. За энэ юу гэхээр одоо таны зүгт одоо хэрвээ та одоо төлбөрийн чадварын боломжтой бол одоо сэтгэл зүйчдээр очиж тэ сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. За гэр бүл найз нөхдийн зүгээс одоо холбоогоо сэргээж одоо удахгүй ингээд ийм төлөвлөгөөний хандагаар ингээд гараа явах чагаа салаа явах чагаа энэ үнээс туслахад бэлэн байгаарэ гэдгээ хэлэхтэй. Гинт очиж яснаас эн чинь тусламж авчвал арай л өөр штэ. За тэгээд одоо Монголд одоо хүүхд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан айгүй их олон байгууллага шинээр нэмэгдэж байгаа тэр газрууд дээр очиод одоо сэтгэл зүйн одоо тэд нар чинь үнэгүй зөвлөгөө өгнө, хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө. Мөн одоо яаралтай үед туслахад очих байр орон сайв сайвар тэтгэдэггүй маа гэхэд ядаж нөгөө хүнс ногооны нөгөө дэмжлэг те хоолны карт өгөх тийм дэмжлэгүүдийг өгдөн штэ. Тэднийг урдчлан одоо очиж шалгаж одоо хэрвээ жагсаалтанд орох ёстой бол те өөрийгөө нэр хаягаа бүртгүүлээд одоо бэлдэх хэрэгтэй. За өөр хүүхдтэйгээ мэдээж одоо том алга насны хүүхдүүдгээ аль хэдийн нэг ярьж тохирч одоо хамтдаа төлөвлөгөө гаргасан байх те. Огт хүүхдийг одоо ингээд бас чочирд оруулж болохгүй. Энэ үед бол энэ хүүхд чинь найз нөхөд сургуулаа солихгүйгээд одоо хоошин татааж одоо төлөвлөгөө нургаах те. Төлөвлөгөө ёсоор болохгүй байх явдлаас гардаг учир. За ингээд 13 нь болохоор за өөрийгөө бэлдэх. За өөрийгөө бэлдэх гэхээр одоо та яах вэ? Сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлдэнэ. За харилцах үг яриагаа бэлдэнэ. Мөн одоо өөрийнхөө одоо юугаа body language буюу одоо өөрийнхөө одоо биеийн хөдөлгөөнөө бэлдэнэ. За өөрийгөө одоо сэтгэл зүгээ тогтвортой байлгахын тулд одоо бясалгал, медитейшн хийж сурах хэрэгтэй. За болж чаддаг бол та мөнгөтэй боломжтой бол тэ өөрийгөө бие хамгаалах тийм self defense тэ бие хамгаалахтай урлагч суралцах хэрэгтэй. За эдгээр зүйлүүдийг ингээд хийгээд явхаар аяанда нарциссик хүн чинь одоо тодорхой хэмжээгээр тэ энэ нэг л биш боллоо, энэ нэг л биш something wrong гэж мэднэ мэдээж. За тэгээ энэ хүн чинь одоо ад чинь тааруул гадагшаага алхам хийж өөр хүнийг хайж явах болно. Эсвэл одоо эсрэгээр одоо тань дээр улам хүчтэй чангаар бууж ирдэг. За тийм болохоор одоо төлөвлөгөөнийхэн дагуу
явах хэрэгтэй шүү. Бүх юмаа бэлтжээ. Тэгжиж энэ хүндээ одоо салгаж байгаа хэлнэ. За тэгээд дараа нь та бас нэг юм хэлгээ марч. За заавал та нэг 10 за дугаараа жоохон алдсан байна хүмүүсээ. Энэ нь одоо бодвол 13 нах. Хуулийн зүйн өмгөөлөгчтэй заавал уулзах хэрэгтэй. За энэ одоо хамгийн 13 дахь дугаар нь шүү. Дугаараа түрүү буруу хэлчих. Энэ нь болохоор одоо та Монгол улсын одоо гэр бүлийн саллтын талаарх одоо хуулийг судал. За тэрнийхэн талаар одоо хууль өмгөөлөгчөөс одоо зөвлөгөө ав. За салах процесс ямар журамтай явдیں۔ Тэ ямар шаардлага бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй энэ талаар ярина. За болж игэл одоо нөгөө нарциссик токсик хүнийг одоо мэддэг тийм ойлголттой тийм өмгөөлөгчийг олж аваарай. Тэгээд гэр бүлийн салалт дээр одоо амжилттай ажиллаж байсан тийм өмгөөлөгчийг авахыг зөвлөж байна. За нэг зүйлийг хэлэхэд чинь нөгөө өмгөөлөгч хуульчууд маань өөрсдөө айгүй тийм эго өндөртэй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгжиж энэ хүмүүс чинь амжилтанд хүрж, тэгжиж энэ хүмүүс чинь энэ ажил мэргэжлийг сонгож байгаа байхгүй юу? Баргаал тал хувийн одоо өмгөөлөгч хуульчид нар маань өөрсдөө нарциссик маягийн хүмүүс, зан чанартай хүмүүс байдаг. За тэгээд нөгөө таны нөгөө токсик хамтрагч чинь одоо бас өөрөө өмгөөлөгч хүсэж авахаараа яг ийм одоо нарциссик зан чанартай юм өмгөөлөгч авдаг. Тэгтэл энэ нарциссик токсик хүн одоо энэ өмгөөлөгчийн хоёр чинь бусдад ялагдана гэдэг бол тэдний хувьд том гутамшиг байгаа байхгүй юу? Бусдын хүснээр байна гэдэг. Тэгээ эднэр чинь одоо салахгүй тул бүх юмаа хийдэг. Тийм болохоор энэ дээр бас бодолтой байгаарэ. Бодолтой зөв сонголтоо хийж зөв хуульч өмгөөлөгч аваарэ. За ямар ч ийм одоо төлөвлөгөө бэлтгэл гаргахгүйгээр одоо сална гэж шууд шүүхэд орох юм бол одоо энэ одоо танд одоо асар их мөнгө төлөх, асар их хугацаа шаардна. За Монгол улсын одоо гэр бүлийн салалт нь одоо ингээд салах өргөдлөө өгөхөр ингэдэг байхгүй. Та хоёрт ингээд 3 сарын хугацаа өгдөг. Дахиад хамтдаа ингээд тохироод үз. Гэхдээ яг та хоёрт ингээд нөгөө гэр бүлийн сэтгэл зүйч авах тийм одоо шаардлага тавиад явуулцдаг. За бусад уранд бол ийм юм байдгүй. Монголд бол ийм байдаг. Тэгтэл энэ 3 сарын хооронд яах нөгөө нарциссик токсик хамтрагч чинь одоо нөгөө сайхан шинэ хүний дүрдээ ороод тоглолцдог. Юу 3 сар битгэл 6 сар ч гэсэн энэ хүн чинь бүх буруугаа ойлгоод бүх юм өөрөө хүлэн зөвшөөрөл өстой танд өстой зөндөө амлалт өгөөл ийм сайхан хүнийхэн дүрд ороод тоглолцдог. Тэгээд яг хуулийн дагавар яасан ямар ч хэрүүл маргаан гараагүй, ямар ч цагтаа зүгдүү зодон зохион болж дуудлага өгөөгүй учраас ингээд Монгол улсын гэр бүлийн хуулиар та нарыг ингээд салахыг зөвшөөрөхгүй ингээд хүүхдийн эрхийн төлөөгээд та нарыг буцаага явуулчихдаг байхгүй юу? Тийм болохоор энэ хүнээс ямар учраас та салах гээд байна гэд ингээд шүүгч асуухаар ийм шалтгаантай гэд та ингээд баримтаа ингээд тий бэлдэж өгөх байгаа байхгүй. Тийм учраас таныг одоо сайн бэлтгэж байгаа чинь энэ учиртай юм аа. За хэрв та одоо албан ёсоор гэр бүл баталгаатай бол одоо хууль зүйн байгууллага өмгөөлөгч авснараа салах өргөдлөө өгч сална. Мэдээж нарциссик хүн чинь одоо салахгүй гэж эсэргүүцнэ. За энэ эсэргүүцэх тусамд нь одоо дахин шүүх хурлаар орно. Энэ болгон чинь танаас асар их мөнгө шаардагдана. За тэгээд энэ нөгөө токсик хүн чинь одоо ингээд за саллаа гэхэд одоо хүүхдээ яаж одоо асран хүмүүжлэх тал дээр заавал одоо шүүх хурал дээр яригдана. За энэ үед чинь энэ хүн чинь одоо тантай хүүхдээ булаацалтна. За энэ нь одоо яг хүүхдээ үнэн сэтгэлээсээ хайртай хүүхдээ өгөхгүй гэж булаацалтж байгаа юм биш. Энэ зүгээр л одоо нэг ёсондоо таныг хүснээр чи явахгүй ингээд таныг хүсэтлэр чинь боож байгаа нэг хэрэг та мэдээж хүүхдээ орхио явахгүй штэ. Ер нь бол энэ хүмүүсийн хувьд бол хүүхэд нь бол тэдний одоо понд буюу одоо шатрын хүү гэж ярьдэн штэ. Эднэрийн одоо юу гэдэг вэ? Өгөөш таныг барьж тахтаа нэгэн өгөөш урхил гэсэн үг. За тийм учраас хүүхдээ 100% өөр дээр авахын тулд та бичиг баримт нотлогоогоо. За энэ хүн чи хүүхдээ зоддог, энэ хүн чи арх ууж ирээд агсан цохтууд тавьдаг гэдэг бүх нотлогоогоо сайн гаргаж өгөх хэрэгтэй. За хэрэг гэр бүлийн баталгаа байхгүй бол та яах вэ? Одоо хүүхдийн мөнгийг авах шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр одоо энэ талаар яаж авах талаар судлах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хууль байж л байгаа. Эсвэл хэрвээ та хүүхэд гэр бүлгүй бол хүүхэдгүй хамтран амьдарч байгаа нэг гэр бүлд ороогүй бол за энэ хүнээсээ зүгээр шууд сошиал медиа бүгднийг хаагаад утаснасаа блок хийгээл шууд усанд хайсан юм шиг л алга болох хэрэгтэй. Явлаа, саллаа ингэж амьдарч чадахгүй гэдгээ хэлээл нүгэл шууд гарах хэрэгтэй. Ерөөсөө шууд харилцаа шууд хаах хэрэгтэй. Хэрвээ таны бие хаад аюултай гэж бодож байгаа бол та ажил төрлөө солио ажил төрөл чинь тийм
амар чухал шаардлагатай биш л ажил төрлөө солиод орон нутгаа солиод явсан ч болно. Хэрв та одоо ингээд санхүүгийн хувьд те одоо өөрийн гэсэн ажилттай өөрийн гэсэн банк санхүүтэй хэрнээ одоо энэ нарциссик хүнээсээ ингээд салж чадахгүй ингээд байгаа бол одоо энэ одоо танд ямар нэгэн одоо нэг трама бонд байгаа л гэсэн үг байхгүй юу? Боломж нь байх чинь явж чадахгүй байгаад байна гэдэг чинь. Тэгэхээр та трама бондоо сайн одоо таслах хэрэгтэй энэ хүнээсээ. Тэгжиж одоо эртгэн шиг цаг алдахгүй гарах нь бол таны сэтгцийн эрүүл мэндэд илүү их одоо хувь нэмэртэй ер нь танаа хүүхдүүд ч гэсэндээ. За ер нь бол нарциссик токсик харилцаанд байгаа ихэнх гэр бүл маань одоо мөнгө санхүүгийн хувьд одоо их хараат байдгаас болоод одоо он жилээр одоо ингээд хамтран амьдраа явцсан байдаг. За ингээд дундаасаа өөр хүүхэдтэй гэр бүлтэй хүмүүст бол энэ одоо хамгийн хэцүү байдаг ингээд салж явах гэхээр яагаад тэгээд хичнээн салсан ч гэсэндээ эдгээр хүмүүс маань ингээд хүүхдүүдээр холбогдчихдаг. Хууль ёсороо нөгөө хичнээн над хамтрагч чинь токсик хүн ч гэсэндээ нөгөө хүүхдтэйгээ уулзах те хүүхдийн за 70-30 харьцаатайгаар асран хамгаалах тийм одоо эрх үүрэг нь байдаг учраас одоо ингээд та энэ хүнээс усан тайсан юм шиг чулуун шиг ингээд холдоо салаа явах боломжгүй байдаг. Тодорхой хэмжээр ингээд харьцаад явж идэг. За энэ үед одоо яаж одоо хүүхд харьцах талаараа одоо дараагийн дугаараар одоо дэлгэрэнгүй ярих болно. За ингээд энэ хүн чинь танд одоо тодорхой хэмжээний одоо тийм хүүхдээ авах нэрийдлэр ингээд дарамтлалыг үзүүлнэ. Хэрвээ та энд нь ингээд огт ингээд өөрийгөө сэтгэлэн бариад тийм сэтгэл хөдлөн бариад ингээд хандаад байхад энэ хүмүүс маань яах вэ? Одоо хүүхдэр чинь ордог. Хүүхд рүү чинь ордог. Ягаад бол хүүхд гэдэг чинь одоо таны хувьд бол хамгийн гол зүйл гэдгийг энэ хүмүүс мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ яах вэ? За хүүхдэд та энэ хүнд ингээл өгөө явуулахт. За бити зурагт тэ уцаар бити их тоглуулаарай. Жахлаа чихэр бити идүүлээрэ. Ингээл явуул шүү дээ. Тэгэхэд чинь энэ хүмүүс яах вэ? Танд хурж таныг доромжилт ингэж чадахгүй болохоор энэ хүүхд чинь одоо яг таны хийсний эсрэг хийдэг. Жахлаа чихрийн хитрхи идүүлээл, видео тоглоом цаар нь тоглуулаад дээрэс нь одоо хүүхдийн тархийг угааж эхэлдэг таны эсрэг. Гэр бүл салт басна. Танаа ээж чинь буруу. Би ингээл амьдралын төлөө ингэвчсэн. Эн чинь ийм гэл ингээд ингэдэг. Ийм болохоор одоо яг дундаасаа гэр бүл хүүхдтэй хүмүүст бол энэ бол хооштож хичнээн та салсан ч гэсэндээ тодорхой хэмжээгээр одоо ингэ 20 хуршиг ингээд үзэл явж байдаг. За нэг олон хүмүүсийн одоо тийм ийм токсик харилцаанаас салсан олон хүмүүсийн одоо ийм кейстэй түүхэн дээр ингээд харахад ийм байгаа аахгүй юу? Энэ нөө нарциссик хүн чинь одоо та дэлгэцэн дээр зургийг харж байгаа ах. Ингээд хоёр зүйлээс тантай ингээ уяатай байдаг. Нэг нь болохоор та нөгөөх нь болохоор ингээд үл хөдлөх хөрөнгө буюу байр орон сууц. За хүүхэд бол энэ хүнд бол уяа бишээ. Энэ хүн зүгээр энэ одоо өгөөшл болсон байж идэг. За тэгээд та салаа явах гэхээр яах вэ? За эд хөрөнгөө талаар нь хувааж авна. Эсвэл би хүүхдүүдэд авч байгаа юм чинь байр сав надад үлдэх ёстой. Тэгвэл би чамаас сална гэд яхаар энэ нарциссик хүнд бол айгүй хэцүү байдаг. Яагаад тэгэхээр хоёр энэ зүйлээ одоо танд алдна гэдэг бол энэ хүнд бол хамгийн одоо готомшигт хэрэг. Тийм болохоор та үнэхээр одоо бушуухан шиг салаа явъя гэж байгаа бол тий одоо тантай холбогдсон тэр холбоогоо л таслал хүүхдүүд аваад яв. Та одоо энэтэй үйл хөдлөх хөрөнгөө ингээл булаацалтал ингээл байна гэдэг бол тий энэ таны салтын улам урт хугацаатай болгоно. За энийг хөөцөлтөд шүүх хурлаар явахаар өчнөө мөнгө санг гаргана. Энийгээ дагаад одоо өчнөө сэтгэл зүйн дарамжлал аавна. Тэгэхээр та энэ дээр одоо шийдлээ өөрөө гаргаараа тухайн токсик хүн чинь хинбэ гэдгээс хамаарч тий. За ихэнх хүмүүс бол тий одоо ингээд кейс хүмүүсийн түүхээс харахад одоо тэр хүмүүс маань яг үл хөрөнгө за гэр тэр үл хөдлөх хөрөнгө байр сава бүгдийг хаяад тий хүүхдүүдээ ингээл хувцастаа аваад гараад явсан. Одоо тийм түүхэн аягүй их байдаг. Гэхдээ би энийг таныг та яг ингэж хэлж байгаа юм биш. Одоо хэрвээ та үнэхээр сайн одоо тий өмгөөлөгч хуульчтай таныг гэсэн арга гэр бүлтэй найз нөхдөдтэй бол яадгийн та энд үзээд алдах хэрэгтэй гэж хэлэх хэрэгтэй байна. Хэрвээ та өөрөө ажил төрөлхтөй бол за тэгээ хүүхдүүд бол эднэрийн энэ хүмүүсийн хувьд одоо ерөөсөө тийм одоо гол чухал зүйл биш байдаг гэдэг. Хэрвээ үнэхээр гол зүйл байдаг бол анханасаа л энэ хүмүүс чинь яах юм? Ирээлтэй ахсан сохтуу тавиал хүүхдүүдийнхээ нүдэн дээр тань руу муухай доромжилж дуудаал хүүхдүүдгээ муухай доромжлол тийм хүүхдүүдэд зодоод таныг зодоод л байхгүй штэ. Эдгээр бол за хоёулаа хүүхдийнхээ сайн сайхны төлөө ирээдүйн төлөө салахгүй ингээд
одоо харилцаагаа хоорондоо зөвшөлтсөө явъя гэж их хэлдэг. Яг салаа явлаа гэхэд чинь. Энэ нь бол яг үнэндээ бол тийм биш байт юм аа. Энэ зүгээр л таныг одоо хүүхдэр чинь одоо ингэж хотоож барихсан нэг одоо өөрөх байхгүй юу. За эднэр нөгөө нарциссик токсик хүмүүс маань өөрсдөө дандаа нөгөө эцэг их нь хаяа явчихсан те одоо өрх толгоолсон нэг их юм уу нэг эцгийн гар дээр өссөн байдаг болохоор энийг их одоо гаргаж ирнэ. Би хүүхдээ яг над шиг ингэж юм өнчин өрөөс өсгмөр байна. Хойд эцэг хойд ихийн гар харуулмаар байна. Энэ бол өстой чи мэдэхгүй байна. Өстой хүүхдүүдэд би ийм замаар оруулмаар ингээл ууртал чинь ярина нийт. За тэгээд мэдээж шүүх хурлаараа ороо те. Шүүхийн заавар гараад тодорхой хэмжээний одоо та хүүхдээ аваад одоо үйл хөдлөх хөрөнгөч одоо тэгээ тань дээр үлдэх юм уу эсвэл та хоёр одоо 50% авах одоо тийм шүүх заавар гараад энэ дээр энэ хүн чи одоо зөвшөөрч гарын өсгээд зурдггүй хоош нь татаал яваад байдаг. Хэрвээ та үнэхээр залхаад байгаа бол те за байр сав аваа. Байр саваа 100% авъя гэж байгаа бол одоо энэ салах гарын те өргөдөл төр гарын өсөх тэгвэл би энэ одоо байр савыг чинь чам 100% өгье гэд ингэж бас одоо өөр дээр нь бас яг адилхан нарциссик зан чанарыг гаргаж дөрөөлж болно. За энэ маягаар бол айгүй олон хүмүүс бол салж исэн. Гэхдээ би энийг бол таны хий гэж зөвлөхгүй яагаад гэвэл те хүүхдүүд чинь одоо бас амьдрал ахуйд чинь орон сууц бол их чухал гэдгийг мэдэж байна. За ингээд хэлсэн ёсоор дугаарынхаа төгсөлтөө бүү хий гэсэн 4 зүйл, заавал хий гэсэн 5 зүйлийг зөвлөгөө өгье гэсэн одоо тэр хэсэгтээ ирлээ. За бүү хий гэсэн одоо 4 зөвлөгөө өгье. За энэ нь болохоор өөрийн одоо салгаж байгаа төлөвлөгөөгөө энэ токсик нарциссик хүндээ ерөөсөө хийлж болохгүй. Бүүхэл хичнээн та ингээд хэвээр амчин ардзагнаад ингээд ам алдах гад ирсэн ч гэсэн гүрийж ерөөсөө хийлж болохгүй шүү. Хэлгэл юм бол тэгэл таны энэ бүх хөдөлмөр чинь алга болж одоо тань дээр урд нь ирж исэн дарамт оромжил чинь 2-3 дахин нэмэгдэж ирнэ. Нэгэн талтаа салъя гэж шийдээд энэ зүйлийг хийж байгаа юм чинь энэ чигтээ зүтгэс салснаар л явах юм шүү. За хоёрт нарциссик токсик хүнээ бити өдөж хатгаарай. Хичнээн таныг одоо элдв янзаар дуудаж дургуг чинь хөргөж байсан ч гэсэн ерөөсөө өдөж битгий хатгаарай. За гуравт нь за хажуудах наад нөгөө токсик нарциссик хүнээ чи токсик хүн, чи нарциссик хүн гэж дахиж бити дууд. Ингэхээр энэ хүмүүс чинь улам галзуурч уурлана уу гэхээс биш таны байдлыг хүндрүүлнэ үү гэхээс биш танд ямар ч одоо нэмэр болохгүй гэдгийг мэдэж ав. За дөрөвт нь хитрхи их одоо туушарч хит их одоо мөнгө огцом хуримтлуулж байна гээл одоо тий нөгөө нарциссик токсик хүнээс одоо хоолны мөнгөн дээр нэмэгдэл зардал асуух ч юм уу тий янз бүрийн нэг мөнгө худлаа үнэн хэлж асуух ийм дүр төрхийг бити гаргаарай. Ингээд эдгээрийг гаргачвал та одоо нөгөө хүн чинь одоо сэрэмжлэг аваад асуудалч улам хүндрэх болно шүү. За яаж мөнгө хуримтлал хийх вэ гэхээр илүү дутуу зардлаа багасга. Гадуур хоол иддэг байсан бол тэрийгэ багасгаад оронд нь гэртээ хоол ундаа хийх ч юм уу тий. Ямар нэгэн аргаар. За тэгээд нөгөө илүү дутуу хэрэглээгүй шинэ хувц хунараа онлайнаар зарж олдог бол зараад тий. Эсвэл ажилд орох ч юм уу. Хагас өдрөөр ажилд орох ч юм уу. Эсвэл хажуудах айлынхан хөршин хүүхдийг харж өгж гин гэх маягаар яаж ч бол сэтгээд ингээд та нэг мөнгөн боломжийг босгох хэрэгтэй шүү. За заавал хий гэсэн одоо 5 зүйл байна. Энэ нь болохоор за нарциссик токсик нэгт нь болохоор нарциссик токсик хамтын одоо харилцаанаасаа гарах нь одоо таны болон өөр хүүхэд чинь сайн сайхны төлөө тий мөн одоо энэ хүсэл зорилгоо биелүүлэх хамгийн том сорилт тест гэдгийг хүлээн зөвшөөрч одоо өөртөө захиа бичих хэрэгтэй. За энэ нь яах вэ гэхээр энэ танд одоо өөртөө итгэх итгэлийг чинь одоо зорилго тий хүн болгонд өөрийн гэсэн зорилго байдаг. Зорилгоо ингээд цаасан дээр булчхаар энийхэн төлөө хүн явдаг байхгүй. За энэ inspiration тий энэ мотивацийг танд өгөх нэ. За хоёрт нь за та энэ токсик хамтын харилцаанаасаа салснараа танд одоо юу одоо алдахтай үүнээсээ салснараа ямар одоо сөрөг үр дүн гарч болохыг одоо жигсааж бичих хэрэгтэй. За жишээ нь одоо та хоёрын одоо дундын гэр бүлийн найз нөхдөд алдах. За 5 тухтай дасаж өссөн орон байраа алдах гих мэтийг бичиж болно. За 3-т нь энэ токсик хамтрагчаасаа салснараа одоо таны өөрт чинь болон таны үр хүүхдэд ямар одоо зүйлийг одоо золиослох вэ гэдгийг бас жагсааж бичих хэрэгтэй.
За үүнд нь одоо та ажлаа солих. За хүүхдүүд чинь сургууль цэцэрлэгээ солих гэх мэт тий. За хэрвээ та өрөх толгоос одоо эцэг их болохоор тий таны чөлөөт цаг чинь одоо үгүй болно. Та гэрт гарч гэрт орж юм болох нь шүү дээ. Тэгээ танд юун зурагт үзэх цаг маг байхгүй болно. За энэ их золиостууд ямар золиосууд гарахыг та чагсаад бич. Үүнийгээ та хүлээн зөвшөөрч үүнийгээ та хийж чадах нь уу гэдгээс өөрөөсөө асуу. За дөрөвт нь болохоор та одоо токсик хамтрагчаасаа салснараа таны амьдралд, таны сэтгэл зүйд, таны үр хүүхдийн сэтгэл зүйд одоо ямар ахиц амжилт гарч болохыг бас чагсаад бич. Ингэж чагсаад бичснээр та яах вэ? Эннээсээ одоо их урам зориг авах нь шүү дээ. За тавд нь. За та энэ одоо салах төлөвлөгөөгөө хийгээд салахтаа өөрийгөө бэлэн байна уу гэдгээ дахин асуу. Та үүнийг давж чадах хүч чадал танд байна уу гэдгээ бас шалга. За үүнд одоо яаж шалах вэ гэхээр та эрүүл мэндийн бүх бүрэн үзлэгт орох хэрэгтэй. За яагаад вэ гэхээр салсныхаа дараа дөнгөж ингээд өрх толхоосон их эцэг болоо явж идэл гинт би ичим муудвал яах вэ? Эмнэлэгт очдаг. Өчнөө юм гараад ирвэл яана шинжилгээний дараа. Тэгэхээр чи асуудал бүр хэцүү болно. Өөр хүүхдээ яаж тий өсөх үү гэдэг асуудал гарчиж байгаа байхгүй юу? Ингээд та эргээд нөгөө токсик хүнийхэн гарт эргээд орхоос өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Хүүхдээс шалтгаалаад. Тийм болохоор одоо сална гэж одоо энэ хэлхээс өмнө энэ бараг л энэ төлөвлөгөөгөө зохиохоос өмнө одоо даруйхан эрүүл мэндийн үзлэгээ хийгээд ямар нэгэн уужиг өвчин одоо ямар нэгэн юу вэ эмчилж болох өвчин байна уу гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. За мөн одоо өөрийнхөө сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. Одоо боломжтой бол сэтгэл зүйчд хандаад тий өөрийгөө одоо сэтгцэн эмгийн уяануудаа таслаад өөрийнхөө одоо өөртөө итгэлийг сэрхиэх хэрэгтэй. За ийм зүйлүүдийг хийгээрэй. За ингээд энэ бүгдийг сонссны дараа та асуултанд хариулт авсан байх гэж бодож байна. За нарциссик энэ токсикнээс аятайхан салах арга байна уу гэдэг асуулт шүү дээ. Тэгтэл яг үнийг хэлэхэд энэ тийм амар биш гэдгийг одоо та ингээд энэ бүгдээс сонсож ойлгосон байх гэж бодож байна. Ингээд за өөртөө сонссон энэ мэдээлэлд ганц өөртөө хадгалгүй одоо зовлон нэгтэй бусдтай ингээд шеэр хийгээрээ дамжуулаарай гэж хэлье. Ингээд одоо цагийг туглан сууж өнгөрөөсөнд баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.